Манай өөрөө ээжээс ийм ихий 2 дугаар адантаа, манай хатан ээжээс ихий 2 дугаар адантаа. Тэгээ би бас тэр хүмүүсийн залгамж халаа болоод ингээ ихий 2 дугаар авч байгаадаа бас маш их баяртай байна. Оо, сайхан биш та охин байна. Одон аваад та гоё л байна. Бидний үед чинь яг тэгээ очиод авчдаг гэсэн. Одоо тэгээд өөр хүүхэд ийм сайхан талбай дээр өстэй гоё байна. Тэгээ хүүхдүүдээ аз жаргал сайхан бүхнүүд охиндоо амжилт ажлын амжилт гараад хойштой өөр хүүхдүүдтэйгээ сайхан амьдраарай л гэж хэлье да охиндоо. Алдарт 2 дугаар бас одон авж байгаа ингрэм мэлж байгаа хань жилд хишиг баяртай манс их нээлжид баярын минь төргий. Тэгээд гэр бүлийн баяр болоод өчтөрөөс хэд хоногоос ч өмнө нэлээд бужигналаа өнөөдөр ч зүгээр өстой бөөд юм буцхаач нөгөө ямарсаа болоо. Тэгээ ямарсаа цаг баяртай байна бид өдрөлгцээ. За үнэхээр ийм гоё мэдрэмжийг авдсан байна. Тэгээд улам илүү үр хүүхдүүдээ эрдэм намтай боловсралтай үн цэнтэй өсөх хэрэгтэй юм байна гэсэн бодлыг одоо хүнд төрүүлдэг ийм одоо одон медаль яд юм байна. Тэгээд энэ одонг би авч байгаа боловч миний цаана миний хань ижил, ээж аав, ах дүүс бүгд байгаа. Тэгээ энэ хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээ Монголын өрс маш олон болох бай гэж өрөөл өгье. Өрөөхөд өсгөд хамгийн их тус олж байгаа хүн хэн байгаа вэ? Энэ бол хань хажууд байдаг хань хамгийн чухал өөрийг хамт гүйцэтгэдэг. Тэг мөн одоо ээж аав бол хамгийн их үн цэнтэй байсан. Одоо бол тэгээд том охтоо дүүнэргээ хараад ийм сайхан байгаа. Манай том охин Гэгэнэ 2013 онд мэндэлсэн. 11 онд мэндэлсэн манай том охин Гэгэнэ. За энэ дараагийн охин манай Гэрлээ 2013 онд төрсөн. Манай 2 дахь охин байна. За 3 дахь хүүхэд манай энэ од жаргал. За энэ дараагийн одонгийн эзэн болж мэндэлсэн манай баг мөнх жаргал. Алей миний хүүхэд. За ер нь голцоо томуудынхаа 2 том охиныхоо нэрэг бол 3 хүүгийнхэн нэрэг бол аав би өгж исэн. Тэ чи хинтэй адилхан гэдэг вэ? Аавтайгаа адилхан гэдэг чинь ер нь бас одоо та одоо ингээ харахаар бас төстэй байна уу? Манай том охин бол Намайг хамгийн аавтай адилхан. Намайгаас аавтай гэдэг хаяас ээжтэй. Хаа хинтэй адилхан гэдэг вэ? Чи хэнийг дуурайсан бэ? Ээж байгаа ээж. Ээж. Тэгэхээр энэ бүгийн ээжтэйг адилхан юу гэдэг вэ? Хамар. Хайртай ээжигээ одонгаа авцаахад их баяртай байна. Том босоод ээжийнхээ ачийг хариулснаа. Хайртай шүү ээжээ. Ээжгээ ирэхлээр Ирсүсдэг. яаж Вай нана вадаг. ямар хэрэгцээтэй авах вэ? Охтыгаа өдөрдөг. хүүхдүүдийнх нэрүүдийг хайрлаж исэн ер нь бол. За, 3 дүүтэй ах ямар байна вэ? Гайгүй бие дагаад өөртөө том болохоор гайгүй бие дагаад байж байгаа. Зан аасаараа гэх юм бол миний бодлоор мөнгө заргаал гаднах төгс царайгаар гэх юм бол гэрлэг хамгийн их гэж хэлдэг. Одоо тэгээд ачаалттай байна уу? Баг дүүгээ ер нь хэрэг харж ийн өөртөө цаг цаа гаргаж чадчих юм уу? Гайгүй тэгээд сурцсан шүү дээ ер нь бол. Мэргэжлээ сонгоцсон байгаа. Эмчээр явъя гэж. Ээж нь дэмжиж байна уу? Ээж аав хоёр хоёлаа сайн дэмжиж байгаа. Хамгийн сахилгагүй нь од жаргалыг хамгийн сахилгагүй гэж болсон чи мөнх жаргалыг төрснөөс хойш мөнх жаргалыг ер нь бол хамгийн сахилгагүй гэж бодчих. Яг гэрлээ сэтгэл хэрэг да. Амар гоё манай ээж одоо ингээд 2 дугаараа давж аваад амар баяртай. Би нөө сүүл 11-р сургуульд орсон. Тэгээд ер нь жоохон хичээл намтаа тагцаад. Гэтэ ер нь гайг байгаа. Хэрэг хамгийн сахилгагүй санагдаж байна. Манай баг дүү амар сахилгагүй санагдаг. Манай яг том дүү ингээд баг ахтай ерөөсөө юм амар сахилгагүй байгаагүй байхгүй. Том дүү амар сахилгагүй. Баг дүү амар сахилгагүй байгаа. Аав ээжтэй хайртай шүү. Ээжийг ингээд 2 дугаараа давсан баяр хүргэе. Тэгээд хамтарч ажиллаж исэн дүү маань алдарт-хийн 2 дугаар одонгоор ингрэм лагаад гарч ирсэн баяртай мөчийг нь хуваалцж байгаадаа баяртай байна. Тэгээд дүүгийнхаа гэр бүл олон цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа хичээл. Зөвхөн манай гэр бүлийн одоо хамт аз жаргалыг мань хамт хуваалцж байгаа найзуудаа гэр бүлийнхэндээ хамт олондоо баярлалаа гэж хэлээд энэ хондгийг өгье. Баярлалаа. За.
Тэгээд ийм дөрвөн сайхан үртэй өнөөдөр энэ өдрөд бол ингээд одон зүхээр сэтгэл амар хөдөлж байна. Тэгээд үр хүүхдүүдээ илүү улсыг хоорондоо үн цэнтэй, нийгэмдээ хэрэгтэй, эрдэм намтай хүн болох ёстой юм байна гэдгийг ойлгуулдаг ийм одон байна. Тэгээд манай гэр бүлийн өнөөдөр ийм сайхан өдрийг та бүхэн хамт хуваалцаж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.